Ардын намын мөрийн хөтөлбөр сүүлийн 8 жилийн хөтөлбөр дээр бол бид нар дүн шинжилгээ хийж байгаа. Хамгийн бодтой харагдж байгаа зүйл бол амжиргаа унчлаа. Үнэхээр одоо бүх хүн зээлийнхээ хүүг төлж чадхаа болж эхэлсэн. Ямар ч мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэр алгаа ядаж бизнес хийж байгаа зарим нэг хүний амнаас гарч болно шүү дээ. Миний бизнес болж байна гэж. Тэр алга. А нөгөө талд дунд шатны төрийн дарамт бол хавтгаарсан байна. Дарамт нь ихссэн. Татврын дарамт, зээлийн дарамт, өрийн дарамт, хяналтын дарамт, удирдлагын дарамт гэдэг. Тэгэхээр энд бол зүгээр яг тоон үзүүлэлтээр тодорхой юм ярих л баг. Гэхдээ хамгийн гол зүйл бол амьдралын чанарыг дээшлүүлнэ гэж хүчээ нэгтгэсэн улсууд харамсалтай нь амьдралын чанарыг алдчихлаа. Дундаж давхраг алдсан. Бид бол дундаж давхраг орлогоороо амьдарч болдог хүмүүсийн тухай зориг дэвшүүлдэг нам. Ийм итгэл үнэмшилтэй. Харамсалтай нөгөө талд халамжаа хавтгаарсан бодлого бол дундаж давхрагыг алдсан. Одоо бол хүмүүс хүлээж байгаа халамжаа авж байна. Тэрийгээр амьдарч байна. Үнэн. Гэхдээ тэгж байгаа хүмүүсийн бод хэлж байгаа зүйл бол ингэж амьдрмааргүй байна л гэж. Би итгэл төгс ажил хийж амьдрмаар байна. Бүгдийн 100 мянган төгрөгөө хүлээгээд тэрийгээр амьдарч байгаа хүмүүс зөндөө байна. Сарынхаа цалингийн зээл авцсан тэрийгээ төлөнгөө амьдарч байгаа хүмүүс зөндөө байна. Тий. Харамсалтай нь үнэ алдсан. Жишээлбэл одоо 6 жилийн өмнө 80 мянган төгрөгөөр 10 литр бензинаа хийгээд 2 тор хүнсээ аваад гэртээ ордог байсан бол өнөөдөр 170 мянган төгрөгөөр тэрийг чадахгүй. Ингэж үнэ алдсан байна, инфляци алдсан байна, ханшаа алдсан байна, орлого алдсан байна. Тийм учраас бол мөрийн хөтөлбөрийг бид нар бол бодтой дүгнэнэ. Гэхдээ энд чи нэг одоо худаг барих гэжсэн хийгээгүй байна гэж хэлэхээс илүү бид нар яг хүмүүсийн амьдралд яав, Монгол улсын өрийг яав гэдэг асуудал. Монгол улсын өр бол таазаад аваа явцсан. Монголын хямрал бол өрн дээр ирнэ. Тэгэхээр бид нар бол нөгөө илүү парламент туршлагатай болёо, илүү төрийнхөө бодлогыг засъя гэдэг байгаа нь тэр. Энэ өрнөөс л гарах хэрэгтэй. Харамсалтай өрнөөс гаргана гэж 16 онд ялсан нам өнөөдөр өрийг 3 дахин нэмсэн.